Сайн байцгаана уу бодлого эзэн подкаст эхэлж байна. За өнөөдрийнхөө сэдвээр ингэцээ багштайгаа зөвхт хоёр одоо энэ дотоод оршуутайгаа буюу сүнстэйгээ холбогдсноор нэг даалт ертөнцид байгаа чадвар чадамжийг өөртөө ил амьдрал буюу арга амьдралдаа өдөр тутамдаа яаж ашигладаг, ямар өөрчлөлтүүд гарсан талаар ярилцгаад байж байна. Тэгээд одоо манай бодлого эзэн Facebook хуудас болон YouTube сувгийн маань айлуулах цааш нь олон түгэж өгөөрэй мөн хонхон дээр нь дараараа биднийг дагаараа тий. За тэгээд одоо анх юу нэг хамгийн анхны яг нэг одоо яг энэ замлаар явъя гэж шийдвэр гаргаснаас хойш хамгийн анх бүр ингээд нэг илт хүн дээр нэг өөрчлөлт гарсан мэдрэмж одоо тэр нэг чадвар хамгийн анхны яг юу байсан бэ? За юу ингээд хобби яагаад дагаж авсараад энэ ингээд хүсэл болсон таараад тэг яг ингээд нэг юм замл руу ороод нэг өвгдөцтэйгээ холбогдъё. Одоо тийм нэг одоо өөрөөсөө тусдаа нэг тийм дээд эсүүдтэйгээ холбогдъё гэхэд нэг юм орж иж байгаа нэг толгой нэг малгаан усцсан юм шиг тий. Тагцны хараар байдаг нэг тэр мэдрэмж байсан байхгүй. Тэрэн дээр л одоо хансан гэх юм уу? Хангалттай энэ бүрстэй яхаарахгүй холбогдож ин гэдэг юм мэдрэмж авсан. Хамгийн анхны мэдрэмж нь аваад шүү дээ. Өдөл төрсөн. Тэгээд яг ингээд одоо яг үедээ суултан дээр ингээд яваад үзэхээр их хүмүүс мэдрэмж сүртэй хүмүүс гэж үүдэг. Мэдрэмж аягүй сайтай. Одоо холбогдож байгаа мэдрэмж их сайн авдаг. Зарим хүн ингээд мэдрэмжээ даарсан сүнснүүд байдаг л та. Хүн болгон сүнстэй шүү дээ. Тэгээ мэдрэмж даарсан сүнснүүд байдаг. Тэд нар нь болохоор яг ингээд мэдрэхээс илүүтэй зүгээр ингээд бодлоор ч юм уу илүү холбогдох хандлагатай байдаг. За тэгээд анх зүгээр л тийм мэдрэмж аваад тэрнээсээ ингээд нэг сэтгэл ханаад үнэхээр холбогдчихин гэдэгт ингээд дотор амирх баярсан. Тэгээд дараа нь байж байгаа ингээд дээдсүүдтэйгээ холбогдсон чинь ингээд нөө дотор хүнтэйгээ ярина гэдэг шиг дотроо ингээд нөө бодлоор ярилцаж ирсэн. Асуулт асуугаад хариулт авч ирээд гэсэн үг. Урд нь одоо ба дотроо бодол өөртөө ярина байна гэдгээ ч мэддэггүй л байлаа шүү дээ тий. Зүгээр ингээд тийчтэй ингээд их амьдрал дээр ингээд төвлөрч амьддаг ус учраас дотор юу болоод байгаач мэдэхгүй. Хүн юу н дотор байгаа нь гадагшаа гадаг аач мэдэхгүй тий. Дотоод тэр одоо бүх сэтгэлийн хөдлөл зовлон зовөр одоо юу гэдгийг тэр болгон дотор байгаад байгааг мэдэхгүй. Зовоод байгаагаач яагаад зовоод байгаагаач ойлгохгүй тий. Энэ зовлонгоос гаргаач мэдэхгүй. Ингээл нэг юм зөөл нэг юм одоо амьдралд ингээд хит ингээд бүх анхаалаа тавиал тэгэл тэндээс ингээд амьдж ин гэж бодоод амьддаг гэсэн махнаа да гадна тал руугаа. Тэгсэн чинь ингээд дотроо ярилцаад эхэлж байгаа байхгүй. Одоо урд нь бол бид нар чи ингээл за өөртөө ярилцж ингээл одоо ер нь бол ингээл бодол дотор бол бодлоо их нэрдэг байсан юм уу те их юм бодож бодлоороо өөртөө бодлоороо л өөртөө ингэж олон талаас нь харсныгаа одоо өөртөө ярилцж ин гэж одоо энэ ойлгохоор яг дотроос яг жинхэнэ тэр дотоод хүнтэйгээ ярих уу одоо яг сүнстэйгээ холбогдож ярьдгүй л байсан л та ярилцдгүй л байсан л та. Эхэндээ зүгээр л үг дэцтэй л холбогдъё гэж. Тийм зорилготой бодлоо байгаа шүү дээ. Одоо ингээд дээд үг дэц утмынхаа үг дэцтэй холбогдъё гэлээ дотроос ингээд яриад тэгээд анх тэн дээр ингэж яж болдго юм бэ гэдэг нэг мэдрэмж аваад тэгэл юу юм болгоно дотроос асууж гисэн л тий. Яа шууд нэг бодлоор холбогдол хэлэнгүүт нь байнгын тий. Тэгээ байж л нөгөө дээд би маань юу юм болтоо гэж бодоод дээд бигээ ингээд дотроос асуусан чинь нөгөө бодлын эзэн ингээд орж ирээ. Тэгээ яг дээд би маань яа дээд ингээд асуугаад цаашаа ингээд явахаар тэр маань дотроос ингээд хэлээд яриад бодол гэж юу юм итгэл гэж юу юм тий. Ингээ бүх юм ингээ гүн гүнзгий ухаалахаар ингээ цаашаа ингээ одоо өөр ингээ зөндөө агуулга байдгийг ойлгуулад ингээ дотроос одоо дээд яг өөрийнхөө сүнсний дээд биетэйгээ холбогдсон гэх юм уу. Тэгээ тухайн дээд бие гэдэг бол тэр хүний өөрийнхөө итгэл үнэмшил тэрний далтад тий хэр их юм итгэл үнэмшлээ өгж байгаа тэр хэмжээнд орж иж байгаа хэмжээс дотор байгаа дээд бие болдог байхгүй. Одоо бидний чинь дээд бие бүр одоо гүн болсон шүү дээ. Бүр гүн.
Тэр үед яг үгүй дөнгөж эхэлж байгаа үед надад бодлын эзэн гэдэг л дээд би бийжлээ. Дээдэс маань. Тэгээд дотроос зааж эхэлсэн. За тэгээд яг тэр үед ингээд нөө бусдад бас юм суулт авах боломж гараад яг ингээд бусдад хичээл орохоор би цаанаасаа ингээд өөрөө ярихгүйгаа мэдээд ингээд дуу хоолоогоор мань дамжуулаад бодлын эзэн төлөв яриад байгааг ойлгосон байхгүй. Ингэж орж иж ярьд юм байна гэд. Гэл бүх юм ингээд нөө дотор холбогдож холболтуулж ингээд дотроос ингээд суралцаа яваад штэ тийм. Өөрөөсөө. Тийм. Тэгтээ тэгээ дуу хоолойн өөрчлөлтөд яг бүрэн бүр яг бууж сууж ярд. Бүр яг бүр буулгаж ярьдаг ус тийм. Зүгээр дамжуулж ярьж байгаа. Тийм дамжуулт. Ингээл ярьж идэл ингээд өөрөө цаанаасаа ингээд хоолой өөрчлөгдөл. Тэгэл яг би өөрөө ярьж байгаа л да. Гэхдээ ингээд хэмнэл нь өөрчлөгдөл ороод ирдэг гэсэн. Тэг ингээд цаанаасаа ингээд тэр дуу хоолойгоор ингээд ярьж байхад ингээ хаа сайгүй ингээ хүн болгон тийм ингээ автцсан байгаа шиг. Хүн болгоны бодолд очиод айгүй гүн гүн суугаад байгаа юм шиг. Зөв ярьж байхдаа тэр ирчим энерги ингээ анзаардаг гэсэн. Тэгээ тэрийг би ингээ өөрийгөө яриад байна гэж одоо дотроо бол бодохгүй шүү дээ. Би өөрөө ярихгүй байгаа ойлгож байгаа. Тэгт шүү дээд сууж ирээ яриад байгаад мэдэрч байгаа. Гэтэ адаа би өөрөө дээдсээсээ суралцаа суужсэн байгаа юм шиг. За ингээд ярьдаг болчлоо. За тэгээ ярьдаг болсон байсан чинь бусдын одоо сүнсний үзлэг хандлт хийж тий. Бусдын дээд би яг юу юм тэр хүн одоо сүнсэндээ ямар өнгөн дуртай яа дээд ингээд ийм одоо нэг юм сүнсний хандлт юм ингээд 10 асуултаа гаргаад тэгээ тэрэндээ ингээд бусад хүмүүсийн сүнстэй холбогдож хандлт хийж сурсан дараа. Тэгэхээр яг би ингээ яаж хийгээд байгаа ойлгохгүй. Гэтэ за сүнстэй нь холбогдё гэл ингээл одоо төвлөрөөл би өөрхөн дээцүүдийг дуудаал тэгэл тэр хүний сүнстэй холбогдож энэ хүнд шаардлагатай мэдээлэл гаргаж өгьегээд дотроо ингээ команд өгвөл одоо тэр энэ хүмүүс бас сонирхолтой бас анх сонсож байгаа хүмүүс санагдаж байгаа хэл одоо өөрсдийнхөө дээцийг одоо яаж дууддаг команд өгж одоо холбогдё гэж одоо яаж яадаг одоо хүмүүс маань ингээд яаж байгаа тийм хэвчлээ одоо хүмүүс бөөнрийг мэдчихэж байгаа тийм хоц ингэрэг үдчихэж байгаа л оруулж болгож байгаа шүү дээ. Тэгвэл юм хоц хэрэглэгүй хүмүүс одоо яаж оруулаад байна? Яг гүн төвлөрөөс сурсан. Зүгээр л яг дотроо ингээд төвлөрч сууж байгаа л за би дээцүүд бодлын эзэн дээцтэйг холбогдъё. За гэхэл ингээд холбогдож байгаа мэдрэмж орж байна. Яа тэгвэл ингээд тэр дээц маань одоо над руу орж иж байгаа эрчим энерги мэдрэмж орж ирдэг байхгүй. Тэгээд тэр нь ингээд одоо яг одоогийн төвшөнд бид ингээд буулгаж суулгаад бүтэн хоолойгоо яриулж штеп. Тэгхгүйгээр зөвхөн холболт хийгээл холбогдож байхад тэр эрчим мэдрэгддэг гэсэн. Тэгээд тэр хүний одоо ингээд сүнс рүү орё гэхээр яаж одоо тэр хүнийг тандаад байгаагаа би мэдэхгүй. Гэтэ холбогдсон нь ойлгодог. Тэгээ ямар асуулт тавина тэнтэй холбоотой хариулт нь миний дотроос орж ирдэг гэсэн. Одоо тэр хүний сүнс миний дотроос дамжуулаад надад дамжуулаад бодлоор орж ирж хариугаа өгдөг гэсэн гэх юм уу. За тэгээд ингэж явсараа сүүлд нь би чи хүний нүд рүү харахаар тэр хүний дотор байгаа мэдээллийг шууд аваад байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээд зөвхөн ингэ танил хийхэд бол хүний нүд рүү харах эсвэл зурган дээрх нүд рүү харахад л шууд ингэ ордог болсноо мэдэрсэн. Яг ингэ дүнгийн төвлөрөөл тэгээ баг 10 секунд болохгүй төвлөрөхөд орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр хүний тухай ингэ мэдээллүүд ингэ асуугаад хариултууд нь гарч ирээ. За ингээд сүнсний танилт хийж болох юм ингээд. За дараа нь ингээд одоо хоёр хүний хооронд үйл яврын харилцаануудыг сонирхож ирсэн. Одоо эхний нөхөр хоёр хоорондоо энэ насандаа ямар үйл яврын харилцаар холбогдсон юм. Тэгээ холболт хоёр хүний сүнсийг нь өөр дээрээ холбож байгаа энэ хоёрын харилцааг нь танд ихээр тэгээ би тэрийг аягүй их нэг бичиж гаргадаг гэсэн. Бацаас авч байгаа л холбогдоод тэгэхээр ингээ газ өөр ирэхгүй ингээл одоо нөгөө удирдлаггүй ингээ гар хөдлөөд бичдэг. Тэгээд ингээд би юу ч бодохгүй байхад эндээс ингээ хасар их юм гараад бичигддэг. За ингээд тэр хүний ингээд үйл хэрийг мэддэг болчлоо. За тэгвэл нэгэн тэгээ бодлын эзэнтэйг маань зааж өгсөн. Хүн юутэй ч холбогдож болно. Юундээс төвлөрсөн тэнд очсон байдаг. Хүний бодол санаа гэдэг үл аав. Хүн өөрөө ингээд даалж ертөнцөд тий одоо бүрэн ингээд өөрийнхөө удирдлагатайгаа тэнд орших боломжтой. Хин нэгний сүнсэн дээр төвлөрөхөд тэр хүний сүнс
чамаар дамжуулаад өөрийгөө илэрхийлж болно гэж штеп. А тэгвэл одоо зөвхөн ингээд тэгвэл миний сүнсэн дотор юу байдгийг сүнсээ тандъя. Сүнсээ мэдрээ гэд ингээд сүнслэг одоо дотоод ертөнцөөгээ одоо өөр ирэхгүй дуурлаад орсон гэх юм уу. За тэгээ тэр үед ингээд яг сургалт бас сүнслэг сургалт явуулах боломж байсан. Тэгээ тэрэн дээр ингээд орохоор өөрийн мэдгүй нөгөө дотор байхгүй мэдлэг. Гэхдээ гаднаас сураагүй мэдлэг дотроос урсаад эхэлсэн. Ба юу ярьж байгаагаа ойлгохгүй мөртлөөсөө дотроос ингээд сүнсний мэдээлүүд ингээд шууд хичээл болоо гардаг байсан. Тэгэхээр одоо ингээд юу заах, юу хэлхээ мэдэхгүй зүгээр л тухайн хүмүүстэй төвлөрөөл, тухайн хүмүүсийн сүнсэн дээр төвлөрөөл за хэлэх ёстой юм хичээл болгоо зааяа л гэхэд өөрийн мэдлэггүй орж ирээл тэгэл яриад эхэлдэг болцоохгүй. Тэгээд одоо тэр үед чинь ингээд бүр их юм нарийн мэдрэмжүүд орж ирээгүй шүү дээ. Зүгээр яг нэг бодлын түвшинд бүх юм хийдэг болсон байсан махнэ дээ. Тэгээд ингээд цаашаа одоо ингээд тэгвэл ингэж болох юм байна. Яг бодлын эзэн дэс мань намайг ямар ч хязгаар болох тал дээр ажилласан аахгүй. Тэгэл цаашаа явж исэн чи өшөө зөндөө дээцүүд буудаг болж ирсэн. Өдөрт ингээл 2 3 4-өөр ингээл заримдаа бүр нэг дээр 10 идэвлээ ч юм уу тийм. Ингээ яг ингээ бүр орж ирээд өөрсдөө тим дэц болоо, юм дэц болоо гэж дотроо шууд яриад тэгэл ингээл ихсэг дэц буугаар тэгэхээр энэ чадам чамд аль хэзээний нэгдсэн. Ороод ирсэн л бол чиний чадна гэл. Тэгээ эхэндээ энэ итгэхгүй шүү дээ тийм. Гэтэ ингээд үнэхээр хийгээд байгаагаа анзаараад итгэл аваад за тэгээд үгүй ямар дэц бууж яд юу хийж чаддаг тэр болгоно хүмүүст хийж үзэхэд шууд нүлгэн гарч ирсэн аахгүй. Тэгээд байж байгаад нэг хэсэг ингээд нилээ их багц дэцүүд бууж ирээд сүнс чөлөөлөх чадамж бүрэн сулаа. Юунаас чөлөөлөх юм? Одоо бидний нөгөө сүнсний нэг айж гаццсан тий одоо бидний ингээд нөгөө дотоод ертөнцөөс маань ингээд тусгаалцсан бидний ингээд жижиг одоо матрикс гэж ярьдаг шүү дээ. Тийм нөхцөл давтуулсан. Тэр дотор хүлцэн байгаа. Тэр бүх давтамжийн нэрийг үүлгийгээр одоо юу гэдэг юм? Эрчим энерги ингээд хувиргалт хийх бүрэн чадамж орж ирээ. Тэг ингээд сүнс чөлөөлөх цэцлүүд хийдэг болоод ирсэн чинь хүмүүс аяга амархан сэрж ирсэн. Тэр цэцлийг хийхин тулд одоо магадгүй 6 сарыг дэцүүдөө буулгаад тэрнтэйг ингээд дотроосоо суралцаад ололцоод ингээд явсан бол дараа нь тэр одоо дэцүүдээрээ хүн засал хийхэд тэр хүмүүс 7 хоногийн дотор эсвэл сарын дотор илт өөр болоод дотоод чадамжийг нэгдэж ирсэн. Тэгэд чадамж тий хязгааргүй хөвгөл эндээс ингээ багаар амтлаад мэдрээд явдаг нэг адал явдалтай. Тэгээ энийг ингээл уламжлалт нэгэл татгшаад ах ирээд зөв эрчим энергийг одоо эзэмшиж эхэлдэг. Одоо хүний дотор орох хүний одоо ингээ бүтэн бие ингээ одоо тандах ч юм тий. Гэхдээ юу л юугаар ашиглаж болохоор. За энэ бол миний үе тий. А гэтэл одоо хүн болгон өөр яриад чаддаг хөвгөлтэй байдаг. Тэгэхээр эрнийг өөр юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний одоо өөрсдийгөө гэж бодож байгаа би чинь би биш шүү. Түүний ард маш их тий төсөөлшгүй юм ба. А тэрийг ил гайхаад сурах нь бидний одоо энэ шинэ эрдэнэт амьдрах хэв дадал байдаг л үзэгдэл. Тэгээ эндээс ингээд хэрхэн өөрийгөө чөлөөлөх. Энд дээр ингээд хүн ажиллаж өөрөө ингээд даатгах хэрэгтэй. Тэгхийн бол одоо тэр дотор байгаа тэр авиас бэлгч нь өөрөө чамд ингээд ороод ирсэн л бол тэр зүгээр л чиний насан туршдаа тий өмнөх төрөл авалтуудаа хийгээ сурцсан чаддаг юм чинь зүгээр л ингээд сип гэж ороод ирдэг. Одоо тэгэхээр одоо хүмүүс ингээд хурдан одоо өөрийнхөө чадамжийг нээж өөртөө холбогдох хамгийн гол цаад нууц одоо гэдэг юм уу чад 30 утга нь болохоор ерөөсөө дээдсүүд одоо хэмжээс ахих дээдсүүдийн чадвар нэмэгдэх тусам чөлөөлтийг маш гүн үнзий хийж явснаар одоо холбогдох нь илүү төхөн болоод шүү хурдан тий. Тийм. Одоо яг сүнсний маань ажил гэхээр ухамсар тэлэх хүмүүсийн сүнсийг чөлөөлөх. Одоо яг энэ сэрэлт гэдэг зүйлтэй холбоотойгоор тий сэрэх чадамжтай.
Одоо яг уу ингээд яг зөвхөн цугалттай л бид нар ажиллаж байна л да. Гэтэ үнэхээр хүмүүс ингээд сүүлийн үед ирж байгаа хүмүүст бидний төвшинч өндөр болж байна. Тэг нэг ингээд гаргаад өгөхөд хүмүүс маш хурд өөрчлөгдөж байна. Тийм. Одоо яг тухайн үеийн төвшин одоо хүмүүс энэ дэр тухайн үед сурч ирсэн хүмүүс те. Одоо яг сүүлд орж ирсэн сургалтанд орж ирж байгаа хүмүүсийн ялгаа ямар вэ? Ер нь хэр хурдтай энэ хөгжил өөрчлөлт хувирал хувьсгал одоо юу вэ? Тийм. Анх орж иж байгаа хүмүүс яг бид нар өөрсдөө бас нэг дөнгөс хэрэгжээс учраас дээдсүүдээ маань чадамжсны хэмжээс ахиж нэг өндөрт гарч чадаагүй учраас яг нэг орж ирсэн дээдс зэрүүлгийг тухай агшинд нь яг өөрсөндөө айлгын хэмжээс татаад тий татаад өгөхийг зэрэг явдаг гэсэн. Одоо л яг үнийг хэлэхэд энэ дээр ингээд бартж байгаа ш. Тэгэхээр нэгдэж. Тэнгүүд одоо ингээд зүгээр одоо сая явагдаж байгаа 10 хоног дээр манай урд нь сургалтуудаар сууж ирсэн хүмүүс нь ч байна уу? Анх орж ирсэн хүн ч байна уу хамаагүй. Бүгд яг нэг төвшөнд нэгэн зэрэг одоо бидний төвшөнд орж ирж байгаа байхгүй. Тэгэж дээш талах чадамжтай болсон тийм. Чөлөөлтүүдийг тэгж хийж амун дээш өөртөө хэмжээс рүү шууд татчих. Тийм ердөө нэг одоо 4-5 хоногийн дотор бидний яриад байгааг ойлгох төвшөнд ирж байна. Гүний мэдлгүүдийг хүний дээр хумсар. Тийм ягаад гэвэл доор бүх одоо хэмжээс гацсан байсан гацалтуудыг бүтэн татаж сүнсний дээд чадамжийг авчираад нийгэд өгсөн байна шүү дээ. Тэгээ тэр хүмүүстэй тэнд одоо хэмжээс харих чинь мэдээж ухаар л авах гэдэг юм байдаг шүү дээ. Хумсар гэдэг чинь өөрөө ингээ ухаан дэлх байдлаар нэгддэг тийм. Тэгэнгүүт тэр хүмүүс зүгээр одоо хүн ухаар л үлддэг. Өөрийнх нь жоохон ажиллаж чад болчтой байхгүй. Одоо сүүлийн үед бүр амар болсон. Тэр хүмүүст ухаарах хэрэгтэй ухаарлыг нь гацсан бүх гацалттай эрчим энергитэй бүгдийг нь одоо сүнсээрээ өгчөж авч яагаад бүрэн ингээд нөө буулгаад тэр хүмүүсийг юу ухаарах хэрэгтэй байсан. Тэрийн шууд ингээд одоо буулгаж байгаа дээцүүд яриад эрчим энергийн чөлөөлөл тэр хүмүүсийн шууд ингээд татаад авчирч. Тэр одоо ярьж байхдаа ухаарлын нөгөөд цаана бас эрчим энергийн заслыг явагдаад байна шүү дээ. Хувиргалт явагдаад байна шүү дээ. Тэгээд яг дээцүүд бол үнэхээр гайхалтай. Итгэл үнэмшил өндөртэй тий. Тэднийг үнэхээр хүндэлж хайлж байна. Тэгвэл бидний одоо нэг сэрэлтгээ явж байгаа баг 2 жилийн туршлага тууллыг өдий тий хүмүүс 2-3 өдрийн дотор өгнө гэдэг чинь өөрөө тэнд асар их чөлөөлөлт явагдаж байгаа зү тий. Тэгэхэд одоо ингээд өчнөө олон гацсан хүмүүс байна шүү дээ. Бүр ингээд завлан дотроо ингээд заваад бүр завлангоос ингээд болтож чадхаа болцсон. Завхаас өөрийг мэдэрч чадхаа болцсон. Завландаа ингээд бүр одоо яа тий паникд орсон хүмүүс шүү. Тэгээ тэрийг мэдрэхгүй өөртөө заваад байгаагаа ч ойлгох болсон тийм. Тэр цаана яг юу яваад байгааг ус учир нь олохгүй болох мэдэхгүй л байна л да тийм. Амьдралын олон асуудлуудаас одоо нийгмээс гаднаас юм байгаад шүү тийм. Тэгэхээр тэр цаана бас яг сүнсэн дээр юу явагдаа сүнс яг ямар асуудалтай болоод наа нийл амьдрал дээр ил гарч илрээд одоо бидэрт нөлөөлөд байгааг ойлгох байгаа тийм. Энэ тэнцвэртэй подкаст нэр хаш тийм. Таны сүнс дотор яг ямар вэ? Тэ чин таныг хатагч ирж байгаа маа. Таны сүнс зовлондоо төөрөөд гацсан маа л та яг энэ амьдралдаа зовлондоо төөрж гацсан жижиг байна. Тэгэхээр одоо энэ жижигийг бид нар яаж томруулах тал дээр бидний туулал туршлага дээдсүүдийн чадамж байна. Түүхээр бид нар хувиргаж тэр хүмүүсийг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүстэй бараг энэ насан турштай эсвэл хэдэн одоо төрөл авалтаараа ч юм уу ингээд туулаад башгүй тэр их туул тэ зовлонгийн хувьсгаж дотоод хувьслыг хийж өгч байгаа байхгүй. Бидний хийж өгж байгаа үйл зүгээр дандаа шууд сүнс рүү нөрөөл сүнсэнд нь хувьсал явуулдаг. Хувьсал явуулах чадамжийг одоо бид тууллаараа бүтээгээд ойлгоод ухаараад тэ тэнтэй холбоотой хичээл сургалтуудын ч өгж гин эрчим энергийн бүгдслүүдийн ч өгж гин тэгээ тэр хүмүүсийн хэмжээсийн татаад гаргаад ирж гин бүх чөлөөлтийг хийж гин тэгээ чөлөөлөгдснийхэн дараа одоо чадамжууд нь яаж нэгдэхтэй нь зүгээр төвлөрөхөд танд тэдэн дээдс буугч гин тийм чадамжтай дээдс буулаа за одоо буулгаарай зайлыг танд тийм байх юм бэ гэд энэ одоо бүр ингэдэг нэг хэвээ үзэгдэл болсон. Одоо ийм чадамжууд ингээд цаанаас ингээд бүр зөв дүүрээд орж ирж штэ тий. Тэр хүн болгонд сүнстэй сүнс болгон л өрийн гэсэн тэр дээд өгөл авьяас чадамж нь яг одоо зовлон дотроо гацаад дааллагдсан байгаа. Энийг ингээд нэгээд өгөх юм бол хүн болгоны дотроос
тий өөрсдийнх нь тусалгүй тэр юмнууд гарч ирэх боломжтой. Тэр нэг удаа гарч ирэх нь мэдрэгдэх нь чид мэт боловч тэр нь ингээд зүгээр амьдралд нь хэвийн байдал болоод эхлэхээр энэ бол зүгээр миний одоо авиас билийний хэлэл гэдэг үг болчихж байгаа байхгүй. Одоо хүмүүс маань одоо юу одоо штэ. Сүнс гэхээр л тусдаа зүйл гэж одоо уг нь бол зөндөө ингээд сонсоод энэ тэндээс бүгд сүнстэйг мэдээлэл яваад байна тий. Тэнгүүдээ сүнсээ бас яг ингэж яг сүнс чинь би өөр штэ гэдгийг бас нэг чин сэтгэлээс ингэж бүр ойлгохгүй байна. Мэдгүй сүнс гэхэлээ тустай юм сүнсэн сэргийн хэл нэг одоо тохиолдохгүй тохиолдоод л тий чи болохгүй юм шиг бодоагүй тий чин таны дотор байгаа таал тий энэ зовлонгоос гарах сонголтоо хийсэн юм шүү дээ. Тэгээд зовлонгоос гарахын тулд тий заваад байгаа бүх юмаа бүр хүчтэй илүү одоо тод мэдрээд тэр цаанаас нь тэр ингээд тавиад ингээд тавьж гаж ирэх гээд өөрөө одоо сүнс өөрөө иргэн санах гад тий би чи яагаад ингэж юм болцсон гэдэг ингээд дотроосоо нэг юм дотоод гүний мэдрэмж нь сүнсний дотроос төрж орж ирээд тэгээд тэр нь ингээд би юм байхсгүй гэдэг юм сэрэлт өөрт нь өгөөд тэг яг одоо би чи яаж яваад байгаа вэ гэдгийг ойлгохын тулд тэр сүнс хамгийн ихний давж чадахгүй сарайгаа давах хэрэгтэй болдог. Хязгаараа дав. Тэгээд тэрийг давж чадах юм бол одоо чөлөөл цаанаас ингээд тэр авиас чадвар ичиг зүйлсэн гарч ирдэг. Жишээ нь би ингээд подкастууд дээр ярьдаг шүү дээ. Би бол ингээд жинхэнэ хайрцагцсан байсан. Тэгээ юусэн амьдрал одоо энэ үр хөвгүүд за тэгээд одоо нэг өөрийн ээж дүрэндээ л ингээд хайрцаглагтай 20 жил болсон дээ. Гэтэл би энийг давж гарч чадсанаа би өөрийн туртай дур сонирхолтой зүйлээ хийх гэж хүсэж дээ байгаа зүйлсээ ингээд дэнчин тавиад түүний цаана гарсан гэдэг энэ нэг гацаанаас гарсан юмны дараа надад одоо ихнээс энэ чадамжууд нэгдэж ирсэн байна тий. Тийм ээ тэгэхээр эхэндээ бол мэдээж энэ нэг удаан одоо одоогийн нөхцөл байдлыг бол биднийх ч арай удаан байгаа даа шүү. Гэхдээ урдны замнал тулсан хүмүүс ажил бол хурдтай тий. Тийм. Тэгээд энд мэдээж нэг золиос зориг хэрэгтэй байгаа даа. Нэг ихний нэг хідэн үе шат дамжлага байдаг да тийм. Энд дээр хүмүүс хамтрах хөдлөх хэрэгтэй. Тэгээд энэ дээр нь жоохон тууштай байх хэрэгтэй байгаа тийм. Магадгүй би одоо гэрээсээ гарч чадахгүй ингээд тий 2 жилийн хугацаа өнгөрлөө шүү дээ. Би гэртээ магадгүй 2 жил аяг үр хүүхдүүдээ нөгөө нэг ажиллаа ээжийнхэн дөрөө сайгаа явж исэн бол өдөр сэрхгүй гэхдээ дотооддоо ямар их зөрчилтэй тий энэ даалт ертөнцийн тухай ямар хэрэг хайгуултай тэн тэгээ байж авахсан бол одоо эрэл хайвал хийгээд юмыг сонсож ухаарна гэдэг нэг өөр дээр сонсож ухаарсан зүйлтэй амьдралдаа хэв дадлалган өөрчлөх нь одоо эдгээр ичиж чадамж нь илэрх байдал нь бодтойгоор ашиглаж тий хүмүүс одоо айгүй хин даалт ертөнцийн сугалан цуудаг одоо манай дээр ирээд хүмүүс ярьдаг байхгүй зөндөө олон юм тий одоо бөөгийн сургалтууд байна уу эсвэл одоо юм даалт ертөнцтэй бясалгал одоо йог юу гэдгийг гэд өөрийг нь дотоодоос нээж өгөх болгон нэг ингэ тэмчиж яваад тий өөрийнхөө яг тэр гацаанаасаа өдий хүртэл гарч чаддаг хүмүүс биш. Багаар ингээд нэг ойлгож байгаа ч гэсэн хамгийн том тий бүр амьдралд нь ингээд бүрэн түлхэц үзүүлэх тэр гацаануудаас хүн тавигдаж чадахгүй л яваад. Одоо яг манайхыг анх удаа сонсож байгаа хүмүүс ял тэгээд нэг сургалтын цухаагүй ч юм уу хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар яг нэг одоо даалт ертөнцид орсноор за өөртөө ингэж хувиргаж өөрийгөө анаагаад өөрийгөө застдаг юм байна гэдэг мэдээллийг одоо авлаа шүү. Тэгвэл одоо яг амьдрал дээр бүр энэ яаж хэрэгжээд дээ яг одоо бол дандаа сургалт өөртөө холбоотой юм ярьчлаа шүү дээ тийм өөрийнхөө үйл явцыг амьдрал дээр яг ахуй амьдрал дээр яаж хэрэглээд энэ чадамж одоо юу сургалт төгсөн хүмүүс маань уу өөрөө би за ер нь одоо ингээд дуртай ажиллаа хийгээд тий яг нэг юм бүр дотроос ингээд үнхээр дор бүрэгдэг ажил байхгүй даалт ертөнц хязгаар тэлэх гэдэг чинь тэгэхээр одоо энийг яг амьдрал дээрээ буцаагаад бусдыг сэрээдэг тий тэдний чөлөөлдөг ажил болгоод дуртай ажиллаа хийнгүүт энийг одоо ингээд бүр даатал болгоод ихээр энэ чинь зүгээр миний амьдрал болчихж байгаа. Харин тийм яг ингээ ажлаас гадна ахуй амьдрал дээрээ ахуй амьдрал дээрээ за жишээ нь ингээд хүүхдүүд дээ шүү дээ.
өвцөн шалтгаан дээр төвлөрөөд тэгээд тэрийг эрчим энергээр хувиргаад тэр хүн одоо эмчид очих хэрэггүй. Жишээ нь ингээл хүүхдүүд маань тий айл сургуульд ямар одоо сургууль сонгох уу яах вэ гэдэг ийм том сонголтууд гарч ирвэл тэрийг нь зүгээр л зүүн дээрээ тавьж агаад сүнстэй нь халбуучаад заагаад өгчдөг. За тэгэл ээж аавын одоо ингээд эрчим энерги өвчин ярих юм бол тэр ингээд дандаа ингээд засал хийгээл болчдөг. Юусэн ингээд эрчим энергийг мэдэрдэг болсон учраас тухайн өн рүүгээ ороод тэгэл тэр хүнд яг яахаараа тэр ингээд хийгээд өгчин. Засаад өгчин. Дандаа юм эрчим нэрнээр ихтэй ингээд ажиллаа сурцсан гэх юм уу? Тэгээд одоо өөрөө ингээд өөрчлөгдөд ихсэн учраас хавар байгаа хүмүүс өөрчлөгдөж байна. Тэгээд тэтэртаач ингээд нөлөө үзүүлж байна. Тэгээд одоо бүх зүйл ингээд зөв дотроосоо л асууна. Өөр насч биш. Тийм чинь хүний өөр эзэн байгаа шинж үстэй. Хин нэг найдах шаардлагагүй. Маднаас авахгүй шүү дээ. Юунаас ч авахгүй. Тэгээд одоо ингээд хүүхэд яг уйлгнаал ивэл тэн дээр төвлөрөхөд шалтгаан гараад ирдэг. Тэгэл тэрнээс хаад тэр даруйд ингээд өнгө ороод хөөрхөн болчихно. Одоо манай сургалтын ингээд одоо сураад байж байгаа хүмүүс ангаах чадамжтай хүмүүс шүү. Одоо хүний ингээд өвчин 2-3 илтүүдийг одоо тэр өвдөдөөсөн зүйл нь алга болчлоо ч гэж ярьж байгаа шиг тийм. Зарим одоо ангаах чадамжтай хүмүүс нь өнөөдөр миний хөл өдөөд хахад би магаашаа хөлн өвдсөн хүнийг очиод одоо тэр хүнээр ингээд ангаалт хийхээч гэж байгаа шиг тийм. Юус ингээд нөгөө сүнсний яг ингээд бодит одоо дотоод тэр хэр гүн харахаас шалтгаалаад бүр энэ зүүн совин бүх юм тий яг болох цагтаа болж байгааг болон мэдэрч эхэлдэг. Тэгээд одоо магадгүй өнөөдөр нэг сүнсийг таналт хийлгэж байгаа хүний одоо тэрийг тандах хэвээр сүнсний тэр агуулмжтай холбоотой үйл явдлууд өнөөдөр ч ингээд тохиолдоод тэр хүний сүнсийг тандаад тэрнтэй холбоотой үйл орж ирээд тэгээд тэрийг одоо нөгөө бид ч аяг дэлхий дээр үйл хийдэг шүү дээ тий. Дэлхийн одоо эрчим энергитэй холбож үйл хийх ч гэдэг юм. Гэтэл юусо бүх юм нь хоорондоо бүгд ингээд сэжмээр уялдаа холбоотой байдаг. Тэг ингэж дотоод зүүн ингээд бодит амьдралд ингээд бүрэн бууж ирээд тэн дээр ингээд одоо яг юу болохыг өөрөө мэддэг болчлаа шүү дээ. Тэгээ чинь амьдрал аяга амархан болчихж байгаа байхгүй. Яг л болох юм болох замаараа явах тэр зөнгө дагаж явах нь өөрөө одоо нөгөө амьдралын гол шугамаасаа хазаахгүй. Тэгээд ингээд одоо нэг тойрогтой гацхгүй. Тэгээд тэр алганы чи ингээд яг ингээд дотроос ингээд хөглөгдөөд дотоод хөвгөө дагаж амьдарч сурж байгаа юм шүү. Тэгээд ингээс авахар чи ингээд бүх юм ингээд яг одоо бол тэг ингээд хүмүүст найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө одоо дотоодод оршихуй ертөнцөд тэр дээд одоо энэ бидний ярьдаг тэр бүхэл одоо бүгдийг багтаасан тэр зүйлд найдаж амьдарч сурч юм юм уу? За ингээд амьдраас сурахаар хүний өөрийн дотоод нэг юм нэг төсөөлж чадахгүй тэр хүч чадлууд сэргэх боломж орж ирдэг. Урд нь бол бид ил амьдралдаа л тэнэл амьдралаа гэж бодоод байсан чинь бүх амьдрал хаана исэн байх нь? Дотор исэн байх нь шүү. Тэгээд доторхоо ингээд сонирхоод ирэхийг тэр дотоод ертөнцөөний сүнс сэрх гэж ярьж штеп. Энийг сонирхоод гисэн чи энийг ойлгоод энийг цаана тэ миний дотоод ертөнцөд юу нөлөөлөд байгаа ингээд тэрний цаашаа ингээд ертөнцөөс цаашаа ингээд хязгааргүй яваад эхлэхээр тэр болгоныг багтаагаад эхлэхэд тэрийг одоо энэ ил амьдрал руу гаргах тэр дотор байгаа энэ тэнцвэг гадагш нь гаргахаар тэр тухай ингээд бүх мэдээлүүд гадагшаа задрах бусдад хүртээмжтэй болох тий. Бусдыг яг тэр дотоод тэр гүн ертөнц рүү дагуулж орох. Тэгээд тэр нөлөөлөл чадамжуудыг нээж өгөх, ойлгуулах, ухааруулах гэдэг. Юу нэгэ тэр чигтээ далд байгаа ертөнцийг ил болгох тал дээр хүний дотоод нөөц боломж чадамжтэй бидний биеийн эд эсэнд байгаа тэр их одоо сүнстэй холбоотой нуугдж байгаа нууц болгоно бидний амьдрал зүгээр ил болдог тийм одоо шинэ иргэнэл бид нар бүтээхэл ядаад байна л та. Эхлэн тавигдчихад. Тэг яг ингээд хүмүүс угаасаа дотоод ертөнц рүү орохоор угаасаа авуу олж эхэлдэг. Яг тэгвэл ил ертөнцтэй өчөөхөн байж чад дотор байгаа том ертөнцөө ойлгоод эхлэхээр хүний дотоод хувьсэл хөгжил томорхон ирээр тэр ингээ гадагшаа одоо тэлэлтэхтэй одоо хүмүүсийн цар хүрээ томроод нөлөөлөл нь ихсээ
юу нэг нөлөөлөх чадвартай болж байгаа шүү дээ. Одоо хүнтэй яхад тэр хүний хүнд нөлөөлөх чадамжууд нэмэгддэг. Яг бол таны дотор хэр том болж оршиж байгаа юм. Хэр ихийг агуулж чадж байгаа. Тэр агуулж байгаа бүгдийн бүр цаадахыг агуулж чадж байгаа. Учрыг нь олоод яаж одоо ашиглах талаар ингээд мэдрэмж аваад тэрийг амьдралд гаргаж чадж байгаа. Тэр хэмжээгээр одоо тэрийг ингээд гадагшин бодит болох тал дээр одоо бид нар илүү их хусал хийж явж байгаа. Урд нь л ингээд тодорхой ингээд ухамсараа ухаараа таниад мэдчихлээ те. Энэ бүхний ингээд мэдрэмж олгоод бодит амьдрал гэдэг чинь өөрөө тэр чигтээ мэдрэмжтэй мэдрэмжүүд. Тэр амьдрал руу ингээд гарах гэхээр одоо мэдрэмжээ чөлөөлөх хэрэгтэй болсон байна те. Бид тэр чи ерөөс ингээд нэг юу хацсан гэдэг чинь амьдарч байгаа нэг амьдралаас авсан мэдрэмж энэ биеийг ойлгочтой. Тэр мэдрэмжийг чинь бас тэлж энэ дотоод мэдрэмжийг ингээд чөлөөтэй гарах хэрэг гардаг. Тэгээ ухамсарч тэлээл мэдрэмжинч тэлээл орж ирэхээр тэр хүн ерөөс аим амьдрал руу хэр дотроогүй тэр хэмжээгээр бүтэн одоо гадагшаа нөлөөлөх тийм боломжууд нь гарч ирдэг. Тэгэхээр одоо зүгээр яг сургалтанд сууж байгаа юмс энийг л зааж өгдөг байхгүй. Тэгээд одоо өөртөө итгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү зүйл шүү дээ тий. Хүн итгэлээ олж авахгүй л амьдраад байдаг. Хүн хайрыг бусдаас мэдрэх гээл амьдраад байдаг. Хүн бусдад хүндлэгдэх гээ, үн цэнэ мэдрүүлэх гээ тий. Өөрийнхөө хэрэгцээг гаргаж бусдад хэрэгтэй байх гэж амьдраад байдаг. Гэтэл бусдад чи хэр хэмжээний гүн хэрэгтэй байж чадах юм. Тэр болгоныг чинь дотроос чи ингээд сүнсийн ингээд хувьсгах аргуудыг заагаад чи минерийг нь уургаад засахын засаад илчлэхийн илчлээд тий тэрийг ингээд ил болгож тэр одоо суултанд сууж байгаа хүмүүс бол өөрийн үнц нь хэрэгтэй гэдгийг мэдрэх мэдрэмж нь юу ингээд нэлийн хүчтэй тэлдэг байхгүй. Жишээ нь одоо ингээд Монголын төлөө ингээд цээжин тэлдэгдээд тий за одоо ингээд дотроос нь тэр чинь олон төрөл авалтандаа Монголын төлөө гэсэн сэтгэлтэй л сүнс байгаа шүү дээ. Тэр үйл явцыг өрнүүлжсэн сүнс. Тэгээ яг тэр нь одоо энэ ил амьдрал дээр гарч ирээл ингээд Монголын төлөө, Монгол сөндлөө, Монгол тэглээ тий ингээ явж илаа гэж бодоход тэр хүн угаасаа л Монголын төлөө сүнс байна. Тэгээ тэр болгоно ингээ гаргаад хийх гэхээр өөрөө өчөөхөн байгаад байна. Гаццсан байгаад байна тий. Гэтэл зүрх сэтгэлийнхэн огт нь тэрийг гаргах шаардлага байна. Энэ хоёрын дундаас хүний зовлон өсөж байгаа хгүй. Нөө санаа нь байж сачин өрөхгүй зовлон. Гэтэл санааны дагуу бүтдэг болох тал дээр одоо манай энэ үйл ажиллагаа өрнөдөг байна тий. Одоо тэгээд шинэ сургалт маань сүүлийн баг онлайн сургалт нэг сарын сургалт явах гэдэг. Тэгээ сүүлийн гэдэг нь сарын хугацаатай сүүлийн сургалт тий. За энэнийхээ талаар нэг жоохон ярих уу. Ер нь сургалт яг одоо манай дээр явж байгаа 3 төрлийн сургалт байгаа дээ. Эхнийх нь нэг анхан шатны яг одоо бодлын эзэн гэдэг одоо сургалтын тийм анхан шатны мэдээлэл өгдөг. Тэгээд 2 өдөр хоёулын дээр ингээ бас сайн ярьдаг ингээ чөлөөлөх слоттэй. Тэгээд энэ дээр ингээ манай одоо яг анхан шатны дээр ингээ үйл ажиллагааг зэгцэлж явах багш нар ордог. Ийм 2 өдрийн сургалт байна. Чадвал бид 7 хоногт 2 өдөр хийх гэж хичээж байна. Чадахгүй бол ингээ 7 хоногт 1 өдөр одоо энэ хагасан бүтэнсэнд удаа хийдэг. Хагасан бүтэнсэнд яваад байгаа нэг нийтийн тий 2 өдрийн анхан шатны сургалт байгаа даа шүү тий. Тий энийг ингээд онлайнаар хийж юм битээр хийж юм. Онлайнаар хийхээр гадаад хотоодын хүмүүс хамрагдах боломжтой. Битээр хийхээр яг өргөн дээр ирээд тэг бидний одоо нэрчим дотор бичлэн уус тах сонирхолтой хүмүүс шүү дээ. Одоо энэ нэрчмийг мэдэж одоо ойлгох хүмүүс байна. За тэр хүмүүс ирэхээр дандаа их хвчлэн ингээд одоо сүнсэн сэрдгээс ирсэн. Тэ гацаанаасаа гарахыг хүссэн хүмүүс шүү дээ. Тэгээд тэр их чинь нэрийг аваад өөрчлөлт аваад зөвлөлт аваад ойлгоомжуулаад мэдрэмжийн сэргэн сэргээ зарим шууд дийгдсэн дуучч байна. Ер нь бол бүгд ирэлттэй тий. Тэгээд бүгд ингээд шал өөр одоо сэрхүү мэдрэхүү аваад гардаг. За тийм 2 өдрийн сургалт явагдаж байна. За тэрнээс гадна сарда 2 удаа
одоо нэг сараар үргэлжилдэг сарын сургалт гэж авч байгаа онлайн. Сарда 2 удаа авах нь шүү дээ. Тэгээ онлайн сургалт маань одоо энэ 8 сарын 11-ний сүүлийн удаагийн 1 сарын сүүлийн удаагийн сургалт гэдэг нь 1 сарын хугацаатай сургалт сүүлийн удаагийн. Одоо энэс хойш ингээд дээцүүч гэсэн одоо нэг сургалтыг өөр болгох. За сургалт яаж авдаг гэсэн гэхээр тухайн үед биднэрт ямар өөрчлөлт үүсэх явна. Яг тэр одоо орж иж байгаа ангийн хүмүүсийн төвшөнд шууд өгөөд өөрсдөө адилхан хэмжээс татдаг байсан байхгүй юу? Нэлийн шахуу одоо өөрөөр хэлбэл ингээд нөгөө станы уралдааны маркер ингээд засаа зайг уралдаж байгаа юм шиг тийм одоо эрчим энергийн хувьслыг нэг дор өгөөд тэр ингээд сарда 8 удаагийн тийм чөлөөлөх засал биш татах заслууд тий хэмжээс татах тэгээд ухаалууд за тэгээд хичээл ном одоо контент хичээлүүд гэдэг ингээд ерөөсөө тэр хүнийг 1 сарын дотор өөрөө яаж зовоод байгаа бүх юмны өчир шалгаа өртөж юм би эндээс яаж гарах уу тэр гарахын тулд чөлөөлсөн байх нь шүү дээ эрчим энерги 8 удаагийн Zoom уулзалт хичээлтэй тийм тэр нь орой 8 цагаас 11-ийн хооронд явагддаг. Заримдаа 12 хүртэл би тийм хооёс ажиллагаа байна. Тэгээ сургалтанд орж иж байгаа хүмүүс чинь бүгд төлөм мөлөн шахацсан доторх нь нэгдэх гээд сүнснүүд ингээд дотоод чөлөөлтөй хүссэн сүнснүүд тэгээ тэрнээс ингээд гарах үйлдэлийг хийгээл тэгээ 9 шидээр нь хийгээл явдаг байна шүү. Тэгээ 12 удаагийн контент хичээл орно. Контент хичээлүүд бол яг харахгүй хаалх онцөг тэлдэг. Тэгээ өөрөөсийнх нь гацааг ойлгуулдаг. Энэ гацаанаас гарах юм бол танд ямар чадамж нэгдгийг тэний цаашаа бүр би хэмжээс рүүгээ явахыг хүсвэл та ямар болохыг гэдгийг ойлгуулдаг. Одоо генийн төлбөр номтой холбоотой тий тэрнийг одоо ингээд өөрөө хүмүүсийг ажиллах, дадлуулах зорилготой. Ерөөсөө дандаа би даалгах өөрөө цаашаад ингээд сургалт төгсөө явахад өөрөө ажиллаж чаддаг болох гэж явуулдаг юм сургалт. Тэгээс ингээд хин нэгнээс хамаартай болгодог байх юм шүү дээ тий. Одоо яг тэгэхээр энэ сургалт маань сүүлийн удаагийн сарын хугацаатай сургалт маань яг бүр ингээд нэг хурдтай хөгжиж эсвэл бүр нэг төлөвн шахацсан ингээд нэг сүнс нь яарсан хүмүүст бол хэрэгтэй сургалт авах гэдэг шүү дээ. Тийм. Одоо яг 11-ний сургалтын дээр ямар хүмүүс ирүүл зүгээр вэ гэхээр тэр чигтээ даалж ертөнцийг маш гүн гүнзгий сонирхох хүсэлтэй. Өөрөө өөрсөнтэйгээ ажиллаж чадах итгэлтэй. Өөрөө ямар ч одоо өөрхөн сүнсэнд тулгарсан гацсан гацал цараа одоо сорой шалгуурыг өөрийн одоо ир завираа даван гарах бүр шийдсэн. Тэгээд дээрэс нь одоо ямар ч төвшөнд байсан та ерөөсөө хамаагүй та бидний төвшөнд ирж тэгээд тэр чадамжинд хүрэх. Тэгээд ер нь ингээ өөрөө ингээд өөрийнх нь хязгаарыг давахыг хүссэн тийм хүмүүс л орж ирэх хэрэгтэй. Тэгээ бид нар яг одоо ямар хэмжээтэй тэрлүүгээ шууд татна. Тэгээ сарын хооронд бидний дунд маш их өөрчлөгдөв байхгүй бид нар ч өөрсдөө дотоод ертөнцийн нэлийн шилжилтийг сар дотор бол нэлийн одоо хурдтай байдаг. Тэр шилжилтүүдийг давхар аваа явах боломжтой. Тэгээ дотоод ертөнцийн нууцуудыг нэлийн задлж ойлгож ухааруулдаг. Тэгээд ийм одоо сургалт энэ бол яг нэг сайн сургалт хамгийн сүүлдээ явагдаж байгаа юм шүү дээ. Тэгээ сургалтанд суусан хүмүүс бол бие даах чадамжтай болоод дараа нь өөртөө ажиллах чадамжтай болоод ингээд төгсдөг. За тэрнээс гадна сарын сургалтанд суусан хүмүүсээсээ одоо 10 хоногийн бит сургалт авдаг. Орд нь одоо энэ онлайн сургалтанд суусан хүмүүсээсээ. Тийм. Энэ 3 шатны сургалт яваад байна тий. Анхны 2 хоног, 1 сарын сургалт. Тэгээд одоо юуны 10 хоногийн бит сургалт. За бит сургалтын дээр яаж орж ирэх вэ гэхээр яг дотоод ертөнцөд нийцсэн одоо манай өргөний 5 6 тэгээд 7 багш байгаа. Яг энэ багш нарын дотоод тээдсүүдийн эрчимд ор одоо бүтгэн ингээд өөрсдөө эрчим энерги ингээд бүрэн ингээд засуулаад чөлөөлүүлээд тэгээд бидний эрчим энергийн дотор ингээд хувирал хувслаа хийгээд энэ даалт ертөнцийн илүү одоо гүн чадамжуудаа нэгээд өөрөөсөө дээцийг нийлгээд үлээгээд ингээд батж сурдаг 10 хоног. 10 хоног жоо юм өдрөө болгоо ерөөсөө яг чөлөөл засал тэгээд дээцүүдийн буултаар тэр ухаарлууд явж байгаа. Тэгээд тухайн агшинд бид яг дэлхий дээр шууд үлээг явчихдаг. Тийм.
шууд өөрсдийн дээд одоо буулгацсан чадамжтай одоо дээдсүүдээ одоо үйл хийж дадлахжуулах нь шүү дээ тийм. Тэгээ үйл яаж хэрхэн хийгдیں, үйл тусгаар яадгийг, ямар үр нөлөө өгдгийг, тэрний дараа яагаад дахиад хувьсдیں те эдрийг ингээ ойлгох. Тэгээ тэн дээр бол бид нэр ингээ бүх юм аль өгдөг. Ийм сургалт. За ингээд ерөнхийдөө бол ийм сургалтын системтэй байсан. Энэ нь одоо 1 сарын дотор явагдаж дуусаад дараанаас ингээ сургалтын системүүд өөр болоод тэр одоо энэ 1 сарын дотор бидэнд бас нэг их өөрчлөлт хувьсэл явна. Энтэй хамт байгаанууд нь энийг нэмлээ хувьсаж өөрчлөгдөж шинжлэгдэж авах нь шүү дээ. Тэрнээс хойш бид нэг цаашаа нэг одоо хязгаар хэмжээс дэлсэн ч тэрийг бусдаа ингээд авч явахгүй төвшөнд ирээд одоо хүртэл явцсныгаа ингээд системчлээд ингээд сургалтын ингээд 4 одоо суурь сургалт болгоод тэрэн дээр ингээд нэлээд дадлгажуулаад барай авах санаатай. Тэр талаар бол төхөөлөд мэдээлэл нөх бах тий. Тэгэхээр одоо яг энэ 11-ээс одоо нэгд эрт 7 нэгдгээс эхлэж байгаа хүмүүст маань үнэхээр чин сэтгэлээсээ нэг дотоод чадамжаа энэ нэг далд ертөнцид бүр дууралцсан бүр нэг олон жил учраа олъёгээл төөрцөн чадахгүй нэг л гаццсан хүмүүс байгаад байдаг шүү тий. Тийм хүмүүс юунаас алдаж болохгүй алтан боломжтой гэж дээцүүд хэлээд байгаа. Тэгээд бас энэ нэг бие сургалт маань бас яг одоо энэс цаашаа дараачийн бие сургалтууд маань бас хэсэг завсарлах бах тий. Тэгээд үн ханшнысэн дараа нь юу өөрчлөлт орох гээд байгаа. Тийм өөрчлөлт орно. Одоо бол зөвхөн яг үнийг хэлэхэд манай сургалтанд ингээд одоо төлбөр бол ингээд 1 сарын сургалт 1 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэл энэ 1 сая төгрөгөөр тэр хүн амьдралдаа одоо хизээч мэдрэхгүй чөлөөлтүүдээ хийлгээд даалж ертөнцийн хаанаас ч баггүй мэдлэг мэдээллүүдийг аваад ингээд тэр хүн ингээд бүрэн амьдралаа ингээд өөрчлөх тийм одоо хувьсэл явуулах их үүсэр гарцаа нэгээд тэндээ хувьсаад ингээд сурцсан байх нь шүү дээ. Тэр бол өөрөө өгөөж бол маш өндөртэй байдаг л да. Яг өөрсдийн ингээд нэг туулсан тийм ингээд тэр тууллаар бодвол бидний одоо тэр бүх чадамжаад нэг дор хүнд өгж байгаа ямч харангүйгээр тий авч чадаж хувьсчил хийвэл хамаагүй өгж байгаа энэ зүйл одоо бусдын хувьд бол бидний зүгээс маш их үн цэнийг өгöd байгаа мэдрэмж байгаа байхгүй. Гэхдээ энийг ингээд яг 1 сая төгрөгөөр үнэлэхээр өгч байгаа. Энэ бол одоо ингээд тэгээ манай сурвалжин бол тэгээ бөөлач малаач болохгүй шүү дээ. Бид нар тийм одоо нэг юм шашин номлол биш шүү дээ. Эцэг зүгээр таны дотоод давис чадамжийг нээдэг тийм. Таны дотор байгаа та үнэхээр одоо улаачилж буулгах чадамжтай улаачлал буулгана биз өөрхөн дотоод ертөнцийн дэдсүүдийг эсвэл та зүгээр одоо холбогдох тийм өгдөлтэй эсвэл өөрөө ингээд шууд өөрөөрөө нэг чадамжтай тэрүүгээр л нэгээд яв. Тийм одоо энэ дээр яг нэг далд ертөнц гэхээр л нэг сүнс гэхээр л уг нь бол бүгдээрээ сүнстэй байгаа даа шүү тий. Улаач гэхээр л нэг тусдаа далд ертөнц гэхээр сүнс гэхээр л тусдаа хүн болгон сүнстэй хүн болгон дээр дотоод чадвар байна шүү дээ. Одоо хүн болгон тэгвэл тэр чинь бас улаачиг тэр ингээ буулгаж чадчихин зүгээр ингээ дамжуулт хийж чад хүн болгон л зуулан чадвар байгаад байгаа байхгүй тий. Энийг нэг тусдаа зүйл гэдэг нэг юм нэг юм л ингээ хайрцаглалаа л да. Ер нь аль яг мөнх тэнгэр дээдс маань ч гэдэг тэнгэр эцэг мөнх тэнгэр эцэг маань ч тий. Ер нь ингээд амьдралын эзэн бүх амьдралыг ингээд тэтгэж чаддаг эзэн төлөвүүд байна. Эрх чөлөөний төлөвүүд байна. Тэгээд тэрний цаана тий бүтээгч одоо бүхэл төлөвийн тэр дээд дагуу чадамжийг хүнд одоо суулгах төлөвүүд ч байна. Ийм өндөр төлөвүүдээс л ухамсын чод мэдрэмжийн чод засал явдаг байх юм шүү дээ манай дээр. Тийм тэгэхээр энэ нэг үйл явц маш хурцтай хөгжил хувирал явагдаад байна тийм. Тэгээ одоо ингэж байгаа ахгүй эрчим энергийн одоо юм өөрчлөлтийг хүмүүс ингээ яхаар ойлгохгүй шүү дээ. Гэтэл тэр хүмүүс яг өөрсдөө ингээ суугаад тэрийг ингээ өөрсдөө мэдэрдэг болоод тэгэхээр ойлгодог байхгүй. Яг л ингээ хүн за энгийн төвшөндөө ингээ одоо бидний хүн гэдэг нэг юм байдаг гэдэг ойлголт нь дан гацсан нөхдүүд явж байгаа шүү дээ. Дотоод тэр нарийн мэдрэмжүүдээ гаднаагаа болох тэр зовлонгийн мэдрэмжийг гацаацсан хүмүүс байна. Энэ одоо гацаанаас гарахаар тэр мэдээж бодит торгон мэдрэмжүүд нь мэдэрдэг эхлэх шүү дээ. Тэг энийгээ хүмүүс мэдрээд эхлэхээр өөрөө аяндаа итгээд ойлгоод эхэлдэг байхгүй. Тийм дотоод асар их ангаалтаас явж байгаа шүү дээ. Биеийн ангаалт, сэтгэлийн ангаалт
Тэгээ бодлоо юуны ангаалтууд тий. Юу нь аль тэр чигтэл ингээд нэг сэтгэл зүйнч байж идэг. Тэр бодол итгэл үнэмшлийн хувиралтууд нь ч гэдэг. Би дээр гарч иж байгаа билээ илүү л өөрчлөлтүүд нь байдаг. Тийм дотоод цэцлэг явагдаад ирэхээр гадна бүх зүйл явагдаж байна л тий. Энэ махан физик биен дээр ч юм ялгаагүй. Өнөөдөр ингээд тодорхой олсноор тий тэр хүний одоо бүх чөлөөлж явагдаж эхэлнэ шүү дээ. Өөрийгөө олоолах хэрэг. Тэг хэмжээгээр хүн ирүүлж иж тий ирүүл сарвал болж ангагдаж бүх юм ингээд хэвийн тэнцвэрт орж байгаа. Одоо энэ сургалтын систем тэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор одоо тандалтан дээр өөрчлөлт орж байгаа юм. Хүмүүс бас тандалт одоо заслын талаар их асуудаг шүү дээ бас тий. Одоо тандалт гэл байна. Жишээ нь одоо манай яриагаар сүнсний тандалт гэдэг нэртэй тий. Тэгээ энэ болохоор юу тандах гад яг юу гэсэн үг яадаг юу юм бэ гэдэг хүмүүсээс сонирхож магадгүй. Энэ бол тэр хүний яг сүнсний мэдээллийг танддаг байхгүй. Яг сүнстэй холбогдчихтой. Тэгээ сүнс нь өөрөө яг юу хийж одоо яах юм. Юу өөрөө өөртөө ярьж байгаатай адилхан. Юу дотоод ертөнцийг би одоо эндээс холбож өөдөөс нь хариулаад өөрөөсөө асууж байгаа юм шиг тийм процесс болдог гэсэн. Тэгээ дээрэс нь энийг нэг ойлгож ойлгохын тулд мөнх тэнгэр дээдс өөрөө бууж очиж ярьдаг. Одоо тэрний тууллыг нь одоо базаад тэгээ сүнснийхэн тууллыг бацхна шүү дээ. Зүгээр энэ амьдралын туулл ш. Тэгээ тэрийг ингээд өөрт нь ойлгуулж хэлэх тал дээр. Тэгэхээр тандал гэдэг бол зүгээр тухайн хүний дотоод оршихуйг нь өөртөө л яриулах. Дээрээс нь тайлбарлаж одоо гарц гаргалгааг нь ойлгуулах. Ийм л одоо тандалт явдаг. Тэгээ нэг хүнд бол нэг цаг гарангийн тандалт явагдаад тэгээд одоо цаг аваад үйлчлүүлдэг юм. За тэрнээс гадна бас профайл гэдэг нэг генийн төлхөө намтай холбоотой хүний төрсөн сар өдөр цаг тий орон байршлаас хамаарсан тухайн хүнийг илэрхийлэх юм одоо профайл гэж байдаг. Би систем гэж хэлж болно л доо. Тэгээ энийг ингээд тайлбарладаг тандалтаас одоо манай дээр явагдаж байгаа. Гэтэ энэ тандалтуудыг одоохондоо нэг бүр ингээд гоё хувьсгаж хөгжүүлэх тал дээр л явж байна. Одоохондоос нэг өөртөө ингээд байнга шилжилт хийдэг болохоор завгүй. Гэхдээ явандаа энийг бодлоос хөгжүүлнэ. Ийм л хоёр тандалт одоогор байна. За өнөөдрийнхөө подкастыг энэ үрээд өндөрлөё. Тэгээ дараагийн подкаст хүртлээ баяртай.